Сайн байцгаана уу? Smartbox-ийн сонголттой биологийн хамгийн ихний туршилтыг та бүхэндээ хүргэх гэж байна. Бүгдөө өнөөдөр навчны стомат гэх жижигхэн сүргийг микроскопоор харах болно. Навч бол фотосинтезийн урдаг ургамлын нэг чухал хэрэгтэй юм. Та нар нөөц төрөгчийн давхар эсэл гэж сонсож байсан биз дээ? Нөөц төрөгчийн давхар эсэл нь машины утаа, айлуудын яндгийн утаанаас шалгардаг. Тэр бүхэл бид амьсгалж байхдаа чинь хийг ялгарч яддаг. Харин онцлог энэ хийг навчинд байх жижиг нөхөрөөс авч аваад нарны гэрлийн тусламжтай фотосинтез явуулж хүчил төрөгч болон мөн л нөгөө жижиг бүхээрээ ялруулдаг. Энэ жижиг нөхрийг стомат гэдэг. Бөгөөд түүнийг энгийнүүдээр харах боломжгүй. За би энэ хідэн ширхэг навч бэлдсэн байгаа. Бүгдээрээ сайн хараарай. Навч нь бас дээд болон доод тал гэж байдаг. Стомат нь навчны доод хэсэгт байрладаг. Стоматыг микроскопоор харахын тулд бүгдээрээ хүмүүсний өнгөхгүй лаг ашиглана. За бид нар сайн навчин дээр дээд тал, доод тал гэж байдаг гэж ярьсан. За бид нэр ихсэн доод талаа дэш харлаад дараа нь скотчоо ингэж аваад тэгээд энэ дээр наваа. За дараа нь бид нар энэ хүмүүсний будаггүй лак аваад тэгээд бид нар скотчоо навчтайгаа дамжуулаад будна. Тэгээд бид нар хэдэн минут хүлээн. За хомсны лаг маань хадчихлаа. За бид нар скотчоо маш зөөлөн чухал аваад навчных нь дээд талын давхарга нь авгана. За бид нар одоо энэ авсан энэ скотчтэй гадна энийг яагаад тэгээд яг ингэж слайдныхаа дундуур авчулна. За манайхаа дэшрээрээ навчны стоматыг микроскопоор харцгаая. За энэ зүүн юмнууд нэгээс хардаг стоматууд байна. Манай эхний туршилт амжилттай боллоо. За гэрийн даалгаварт энэ навчны стомат яагаад заавал доод талд нь байдаг вэ? Команд хэсгээр үчээрэй. Баяртай.